2017 оны эсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын эренб гэсэн нэг юм мэдээлэл гарчихсан байлээ. За энийг яах гээд хүргэж өгнө гэхээр зэрэг ер нь эсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд ямар хичээлийг төвлөрөх сонгож өгнө гэдэг. За математик бол улсын хэмжээнд 31,000 хүүхэд математикийн хичээлийг сонгож шалгалт өгсөн байлээ. За хөдөө орон нутгад 17,000, хотод 13,000 байна. Монгол хэлийг 18,000 хүүхэд сонгосон. За хөдөө бол 11,000, хотод 7,000 гэдэг ингээд нийгмийн ухаан. За хамгийн бага сонголттой нь одоо Монгол хэл бичиг, Монгол улсын түүх гэсэн юм. Монгол улсын түүх хамгийн бага нь байгаа юм байна. Хамгийн муу үзэгдэл юм чинь. Миний бодлоор түүхээ мэдэхгүй юм бол төвшин бичсэн угаа адил гэж байдаг шүү дээ. За тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтын сургуулиудын эрэм гээд. За энэ яаж юм гэхлээр зэрэг энэ сургуулиудад суралцж төгссөн хүүхдүүд эсэлтийн ерөнхий шалгалтанд хэр амжилттай өндөр үзүүлэлтээр ордог гэсэн үг шүү тий. За нэгд бол сант сургууль орсон юм байна. За хоёрт бол оюунлаг сургуулийн Баянзүрт үрдүүд юм байна. За ингээд шинэ ерөн сургууль Flower Монгол Тэмүүлэл Орчлон гэдэг ийм сургуулиуд ингээд орж байгаа байна. Энд чинь ингээ харахаар зэрэг улсын тодтолтой сургууль юу харагдахгүй байгаа юм. Ер нь оюунлаг сант хоёр чинь ерөөхдөө ер нь олимпиадаар байнга тэргүүлээд байдаг шүү дээ. Ялангуяа математик дээр. Тэгвэл энд нэг төгссөн нөхдүүд бол ямар ч юм эсэлтээр бол нэлээд гайгуулдаг ордог юм байна да. За нийгмийн ухааны одоо эсэлтээрээ бол оюунлаг сургууль нэгдүгээрт орсон байна. За Flower сургуульд Орнод аймагт үүдэг хоёрдугаарт орсон гэсэн ийм мэдээлэл бас байгаа юм байна. За биолог дээр бол оюунлаг сургууль бас төрүүлсэн байна. Оюунлаг тооноос өгсөн байна шүү дээ ихэнхдээ. За математик дээр бол 11 дахь сургууль, энэ 11 дахь сургууль бол их тооны сургууль гэж явдаг. За хоёрт бол сант сургууль, гуравт оюунлаг сургууль гэж явж байна. За физикээр бол орчин сургууль, хоёрт нь оюунлаг сургууль, сант сургууль гэдэг ингээ явж байгаа юм байна. Монгол хэлээр бол сант сургууль, Монгол Тэмүүлэл сургууль гэдэг ингээ явж байна. За химээр бол за өөр ханга аймгийн сургууль орж байгаа юм байна. МГС. Тэгээ энэ бол боловсон хүчин зааж байгаа багш интерээс бас маш их хамааралтай байна. За ингээд англи хэлээр шинэ ерөн хобби, шинэ эхлэл ингээд сургуулиуд ингээд орж байгаа. Газар зүгээрээ ингээд Хөвсгөл аймаг сургууль орсон байна. Эрдэм сургууль ингээд орсон байна. Монголын түүхээр Досон Цэнгэл 2 дугаар сургууль Завхан аймгийн. Завханых чинь Монгол сумын сургууль Булган аймаг. За энэ хөдөө орон нутгийн сургууль бол Монголын түүхээр бол нэлээд сайн байд юм байна тийм. Одоо энэ нэг юм за чи дуусч. За орос хэлээр бол эмпати сургууль, Монгол Орсын хамтарсан сургууль гэдэг. За ингээд Монгол хэл ингээ харахад зэрэг биолог дээр одоо жишээ нь оюунлаг сургууль гэдэг ингээ явж байна л да. За ингээ харахад зэрэг нөгөө математик, нийгмийн ухааны байдлаараа болохоор нөгөө хотод байгаа. За оюунлаг сант гэсэн юм сургуулиуд бол тэргүүлээд багш. Оюун хэмжлэг тодорхой сургуулиуд. Орон нутгад болохоор зэрэг нөгөө түүхийн хичээл тийм Монгол хэлний зөв хийм түүх гур байлаа сайн. Ийм зүйл бас харагдаж байгаа юм байна. За ямар ч гэсэн манай сургуулиудын чансаа нэг иймэрхүү байдлаар эренбэлцсэн байгаа юм байна. Залуучгийн маань ийм сайт руу ороод үзтаапх ороод үзэх юм бол за ямар сургуулиуд ямар байх вэ гэдэг. За тэгвэл энэ сургуулиуд дээр би нэг ийм мэдээ өгөөгөө цэгийн мэн дээр гарчихсан байлаа. Нөгөө Монгол хэлний 700 жургалсан үг гэж яриад байдаг тийм.